Бидний ашигладаг талбай, сандал, зам энэ бүгд бол бидний нийтийн өмчим. Гэтэл зарим хүмүүс үүнд хариуцлагагүй хандаж, эвдэж, сүйтгэж бусдын аяд ухыг үгүй хийж байна. Иймээс бүгдээрээ байгаль орчноо хайрлаж, нийтийн эзэмшилд гамтаа хандцгаая. Гоё хотын соёлтой иргэн байцгаая. Бидний алхаж амарч тоглодог талбай энэ бол бид бүгдийн хамтын орон зай. Харин зарим нь хаан будах, хог хаях, автобусны буудал эвдэл чимлэх зэргээр өөрийн эзэмшил мэд хандсаар байна. Нэгний бүтээснийг нөгөө нь эвдлэх бус хамтдаа хамгаалж илүү сайхан орчныг бүтээцгээе. Гоё хотын соёлтой иргэн байцгаая. Сэн намайг аялгаа гэдэг манай гэрийн урд яг жишг голдомж баригдахад 100 эхлээд яг өвөл 11 сараар дуусчихсан. Тэгээд байж хооронд одоо энэ гэрэлний дээгүүр эдэг юмнуудын хойч авангуудаа артлын гэрэл мэрлэг хугалцсан. Тэнгүүтээ ингээд одоо тэр савлуудыг харж ивэл дээр доор болох дээшээ болох гээд энэ боолтын эргүүлэнгүүтээ дээр болгоод доор болгоод амир хэцээсэн. Энийг чинь бидний 5 дахь үеийн төлөө хийсэн байхад сэтгэл жоохон дундар байдаг. Ах эгчнэраа найзуудаа хотынхоо бүтээн байгууламжийг битгий сэтгэж ивдээрээ гоё хотын соёлтой иргэн байцгаая. Гоё хотын соёлтой иргэн байцгаая. Гоё хотын соёлтой иргэн байцгаая. Гоё хотын соёлтой иргэн байцгаая.